Харин одоо цөмөрө диссипатив хүч ба ажил энергийн теоремын тухай ярилцгаая. Диссипатив хүч гэдэг нь тусдаа ажил энергийн теорем, ерөнхий теорем гэдэг нь бас тусдаа шүү ойлголтууд нь. Тэрнээс диссипатив хүч ба ажил энергийн ерөнхий теорем бол биш түрүүний хэлсэнчлэн. Ингээд диссипатив хүч гэж юу юм бэ? Тухайн системээс энергийг орчин тойронд алдахад нөлөөлж идэг тэр хүчийг л бид нар диссипатив хүч гэж ярьж байна. Энэ одоо ийм системд нэг энерги байлаа гэж бодъё. Энэ энергиэс хумслаад идэг. Тийм хүчийг л бид нар юу гэж ярих вэ гэхээр диссипатив хүч гэж ярина. Диссипатив хүчний бас хийсэн ажил гэж бас ярина. Үрэлтийн ажил буюу үрэлтийн хүч нь өөрөө диссипатив хүч. Яагаад вэ гэхээр жишээ нь нэг бит ингээ явж ийлаа гэж бодоход тодорхой кинетик энергитэй байна, тийм үү? Явж яваад эцэс үлдээ зогсчдөг. Яагаад энэ үрэлт байгаа учраас. Үрэлтийн улмаас. Үрэлт ажил хийж эхэлнэ энэ бие дээр. Энэ ажил нь юу руу хувирах вэ гэхээр дулаанд хувирдаг. Тэр дулаан нь орчин тойронд алдагдаж байдаг. Буюу системээс тэр дулаан хасагдаж байдаг гэсэн. Ингээд системээс тодорхой хэмжээний дулааны энерги хасаал байх юм бол кинетик энерги чинь хасагдаж явсараад эцэс сүлдээ тэг болж хувирах нь байна гэсэн санааг илэрхийлнэ. Ингээд энэ үрэлтийн хүч бол өөрөө диссипатив хүч байх нь, үрэлтийн ажил нь өөрөө диссипатив ажил байх нь. Ингээд механик энерги энэ тохиолдолд үрэлтийн ажлын улмаас механик энерги багасч идэг байх нь. Юмны хөдөлгөөн потенциал энерги маань багасна гэсэн санааг илэрхийлнэ. Энерги устгаж үгүй болохгүй. Би хэлсэн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр шилжиж идэг. Тухайлбал кинетик энерги хорогдоод байна гэдэг чинь устгаж үгүй болоод байгаа юм. Жишээлбэл 100 жоул кинетик энергитэй байж байгаад эцэстээ тэг жоул болчихлоо. Тэр 100 жоул хайчсан устдаад үгүй болчих үгүй. Зүсээ хувиргацсан. Хэн болсон бэ гэсэн чинь өнөөх үрэлтийн хүчний улмаас дулааны энерги болоод орчин тойрондоо алдагдсан гэсэн санааг илэрхийлнэ. Тэр энерги маань дулаан шилжсэн байна. Дулааны одоо шилжилтийн энерги маань механик энергийн алдагдaltaа тэнцэх нь байна. Механик энерги нь анхандаа 1000 байсан байлаа гэж үзье. Үрэлтийн улмаас 500-ийн алга болгочлоо. Тэгвэл цаана 500 үлдэн 500 би хассан. Тэгээ за 600 400 гарч чи. 600 үлдсэн 400 байхгүй бол явцсан. 400 хэн аваа явцсан бэ гэхээр дулаан шилжсэн энерги системээс гаргаад аваа явцсан байна. Тэр 400 би юу гэж хэлэх вэ гэвэл механик энергийн алдагдал гэж хэлэх нь байна. За түүнийг ойлгохын тулд энэ зурган дээр бүгдээрээ ярилцъя. Энэ зурган дээр харах юм бол тухайн одоо би дүүрчилж байгаа хоёр хүч байгаа. Эхнийх нь хүндийн хүч, нөгөөх нь үрэлтийн хүч. Нэг нь консерватив хүч байна. Нөгөөх нь диссипатив буюу консерватив биш хүч байна. Хүндийн хүч консерватив, үрэлтийн хүч нь диссипатив хүч. Энэ хоёр нь ажил хийнэ. За нийт хийгдэх ажил нь хүндийн хүчний хийсэн ажил болон үрэлтийн хүчний хийсэн ажил болно. Окей, эдгээрийг категоричилбал. Энэ нь консерватив, энэ нь диссипатив хүчний хийсэн ажлууд. Диссипатив. Нөгөөтэйгээр ажил гэдэг чинь кинетик энергийн өөрчлөлттэй тэнцвэ шүү дээ. Энэ талдаа анхны ийм хурдтай байж байгаа эцэстээ ийм хурдтайс эцсийн хурдаг нь ингэчээ, анхны хурдаг нь байн үлгэр ингээд тэмдэглэжээ. Кинетик энергийн өөрчлөлттэй тэнцэх нь байна. Ингээд диссипатив хүчтэй хийсэн ажлыг олгож байгаа учраас А үрийг бүгдээрээ ганцаархан үлдээгээд дельта ИК-гаас хасах нь А МЖ гэж бүгдээрээ. Окей. Эдгээрийг одоо задлж болж чинь дельта ИК хасах нь. За АМЖ консерватив хүчний хийсэн ажлын потенциал энергийн өөрчлөлтийн хасах тэмдэгтээ тэнцдэг. Потенциал энергийн өөрчлөлтийн хасахтай тэнцдэг. Энийг бүгдээрээ дахиад санана. А гэдэг бол кинетик энергийн өөрчлөлттэй тэнцэнэ. Мөн хасах дельта потенциал энергитэй тэнцдэг. Энийг л сураад авч тэгэл болоо. Ингүүл А үр дельта ИК кинетик энергийн өөрчлөлт нэмэх нь потенциал энергийн өөрчлөлт болсон задлыг бүгдээрээ кинетик энергийн өөрчлөлтийг яаж задлах вэ? Кинетик энерги эцсийг хасах нь кинетик энерги анхных нэмэх нь потенциал энерги эцсийг хасах нь потенциал энерги анхных бол эцсийг харна бүгдээрээ хооронд нь нэмж болно. Тухайлбал энэ хоёрын хоорондоо нэмэгдэх нь байна. Харагдаж байна уу? Кинетик эцэс потенциал эцэс. За хаалтан дотор чи хасах нь кинетик анх потенциал анх аль хоёр хүч вэ? Энэ хүч. Ингээд энэ дээрээс бичээд дэшегээ А үр гэдэг нь кинетик энерги нэмэх нь потенциал энерги юуг санагдуулж байна? Механик энерги. Эцсийн механик энергиэс
Анхны механик энергийг хассантай тэнцдэг байх нь буюу механик энергийн өөрчлөлттэй диссипатив хүчний хийсэн ажил тэнцдэг байх нэ. Диссипатив хүчний хийсэн ажлын нийлбэр нь тухайн системийн бүрэн механик энергийн өөрчлөлттэй тэнцүү. Энийг бүрэн механик энерги гэж хэлээд байгаа юм. За хаяа бүрэнтэй хэлж чинь, хаяа бүрэнгүй хэлж чинь. Бүрэнтэй хэлж сурах хэрэгтэй. Механик энерги. Ингээд үүнийг ойлгох үүднээс бүгдээр 7 дугаар бодлого бүгдээр бодож үзье. 100 Joule потенциал энергитэй тайрдас 50 байдлаас гулсаж энэ потенциал энерги нь шүү дээ, 100 Joule гэсэн байна. Анхных нь энийг 1-р нөхцөл гिचээ, энийг 2-р нөхцөл гिचээ 100 H. За 50 байдлаас гулссан гэдэг нь кинетик энерги нь тэгэл гэсэн үг. Хэвтэй гадаргуу дээр 2 м урт ардсаар хэсгээр хөдлөхөд түүнд 20 ньютон хүчээр үйлчилсэн байна. Тэр нь юуны хүч вэ? Үрлэлтийн хүч. А-д нь тайрцсан эцсийн кинетик энергийг олооч гэж хэлсэн байна. Б-д нь механик энерги яагаад хорогц бэ гэж асуусан байна. Ажил гэдэг чинь дельта E-тэй тэнцэнэ. Энэ юуны хийсэн ажил вэ гэхээр үрлэлтийн хүчний хийсэн ажил байх болно. F үрийг үржих нь X гэсэн үг. Энэ нь бүрэн механик энергийн өөрчлөлттэй тэнцүү. За тэр нь болохоор 2 дугаар байрлалын кинетик энерги нэмэх нь 2 дугаар байрлалын потенциал энерги хасах нь 1 дугаар байрлалын кинетик энерги нэмэх нь 1 дугаар байрлалын потенциал энергитэй тэнцэнэ. Ингээд тайрцсан эцсийн кинетик энергийг олоо гэсэн байна. Эцсийн кинетик энерги гэдэг нь энэ нөхрийг олооч гэсэн үг. EK2-ыг олооч гэсэн үг. Окей, F4-ийг үржих нь 2, F4-ийг 20 ньютон гэдэг өгчихсэн байна. Үржих нь 2 м тэнцүү. EK2 мэдэгдэхгүй байна. За, EP2 нь юу юм бэ гэвэл энэ зураасыг бүгдээрээ потенциал энерги тэг төвшин буюу жишг цэг гэдээ авчир. Тэгвэл энэ тэг болно гэсэн үг. Газар бууцсан гэдэг утгаараа. Ингээд хасах нь хаалтан дотор анхны кинетик энерги тэг байсан. Энэ тэг байсан. Харин потенциал энерги 100 Joule байсан. Тэг дээр нэмэх нь 100 Joule. Ингээд 40 болно кинетик энерги 2 хасах 100 гэсэн үг. Кинетик энерги 2 нь хэд орсон? 140 Joule болох нэ. 140 Joule энэ юм байна. 140. Механик энерги яагаад хорогдсон юм бэ? За мэдээж ойлгомжтой. Диссипатив хүч байсан учраас энэ үрлэлтийн хүч нь механик энергийг яасан? Дулааны энерги шилжүүлээд хорогдуулсан гэсэн үг. За бүгдээрээ 8 дахь бодлогыг бодъё. 800 Нм хаттай бүршин деформацлагдаагүй урт 30 см, уг бүршийг 40 см-аас 50 см урттай болгож сунгахад хийгдэх ажлыг олоо гэсэн байна. Окей, деформацлагдаагүй байхад энэ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хооронд нэг ийм зай, энэ хоёрын хооронд нэг ийм деформацийн зайнууд гарч ирэх нь байна. Энийг бүгдээр x1 гээ, энийг харин x2 гээ. x1 юутай тэнцэх вэ гэвэл 40-оос хасах нь 30 буюу 10 см, тэр 0.1 м гэсэн үг. x2 байна. 50-аас хасах нь 30 буюу тэр маань 0.2 м-тэй тэнцэнэ. Ингээд цөмөрөө энэ дээрээс нэг засчих. Потенциал энергиудыг нь олъё. Потенциал энерги 2-1 kx1-ийн квадрат. Тэрийг потенциал энерги 1 гээ. Энэ дээрээс 2-1 k 800 x1 хэдэн бэ? 0.1. Энэ квадратыг нь авна гэсэн үг. За нөгөөх нь 2-1 k x2-ийн квадрат тэр маань e2 болно гэсэн үг. 2-1 800 0.2-ийн квадрат гэсэн үг. Энэ хэд гарах вэ? За энэ бол ингээд 400 гарчих юм байна. Тэрийг 100 тугаана гэсэн үг. 4 Joule гарах нь байна. 400 2-2-ын 4 4-4 16 Joule гарах нь байна. 4 байжгаад 16 болж хөрсөн байна. Дельтаг нь олъё бүгдээрээ. Дельта тэнцүү E2-оос хасах нь E1. 16-аас хасах нь 4 Joule бүр 12 Joule-аар ихссэн байна. 12 Joule-аар ихснэ гэдэг чинь түүнд гаднаас хүч үйлчилж энэ ажлыг хийнэ гэсэн үг. За түүний дараачаар чадал ба ашиглуулын коэффициентийн тухай бүгдээрээ ярив. Чадал гэж юу юм бэ гэвэл энергийн хурд гэдээ ойлгочих болно. Хурд гэхээр яа тийм? Ямар нэгэн замыг хугацаанд хуваадаг. Яг үнтэй адилхан энергийг хугацаанд хуваачих юм бол чадал гарч ирдэг. Буюу нэг ч хугацаанд хийх хүчний ажил ба энергийг хувиргах хурдыг бид нар чадал гэж хэлээд P үсгээр тэмдэглэдэг.
P гэдэг бол нэг ч хугацаанд дах ажлын хэмжээг илэрхийлэх нь байна. C систем чадлын нэгж нь ватт. Тэр нь жоулыг хуваах секунд дэлгэрэнгээр нэгжээр илэрхийлдэг байна. Чадлын анхны нэгж нь юу байсан бэ гэхээр морины хүч байсан байна. За нэг морины хүч нь ваттаар илэрхийлэх юм бол 746 ватттай тэнцүү. Чадлыг өөр илэрхийлэлээр бүгдээрээ илэрхийлэхэд оролдъё. А хуваах нь Т байсан. А гэдэг бол F-ийг үржих нь S. Ингээд F-ийг үржих нь S-ийг хугацаанд хуваачвал дараах тэгшлэл гарч ирнэ. F-ийг нь хаалтны гадна гаргаад S-ийг Т хуваая. Замын хугацаанд дуухаар хурд гардаг. Ингээд чадал гэдэг бол эцэстээ нөгөө талаасаа хүчийг хурдаар үржүүлсэнтэй бас тэнцдэг байх нэ. За ямар ч ялгаа байхгүй. Түүний дараачаар бүгдээрээ ашигтуулын коэффициентийн тухай ярив. Ашигтуулын коэффициент ашигтай ажлыг нийт энергид хуваагаад 100%-аар үржүүлсэнтэй тэнцэнэ. Эсвэл ашигтай чадлыг нийт чадалд хуваагаад 100%-аар үржүүлсэнтэй тэнцэнэ гэж юу гэсэн үг вэ? За бодоод үзье. Нэг хүн 100,000 төгрөг өгсөн байлаа гэж бодъё. 100,000 төгрөгөөр очиод 20,000-аар нэг юм хөдөлтөж авсан чинь тэр нь хугацаанд дууссан юм байлаа гэж бодъё. Хүнсний бүтээгдэхүүн. Тэгвэл энийг ашиглах одоо ямар ч боломжгүй болчихлоо. 100,000 төгрөгийн 20,000 нь ашиггүй ажил зарцуулагдчихлаа гэсэн үг. Үлдсэн 80,000-ыг нь би ашигтай зүйл зарцуулсан байлаа гэж бодъё. Тэгэх юм бол энэ хүний ашигтуулын коэффициент нь юу вэ гэвэл 80. Хуваах нь анх өгсөн 100,000 төгрөг үржих нь 100% гэсэн үг. Буюу 80% ашигтуулын коэффициенттэй ажиллажээ гэсэн юм. Тэгэхээр альва машин, альва систем үргэлж одоо бид бүхний гаднаас өгсөн энергийг 100% ашиглаад байдаг. Тухайлбал машин одоо бензинээр ажиллаж байгаа гэж бодъё. Бензинийг шатахад маш их хэмжээний дулаан энерги гарч ирдэг. Энэ дулаан энергийг 100%-ийн 100%-ийн хөдөлгөөний энерги буюу машиныг хөдлөхөд зарцуулах кинетик энерги зарцуулагддаг. Дийлэн хувийг нь алдж идэг. За салхийг сүрэхэд алдж идэг. Эд ангууд хоорондын үрэлцэлд алдаж байдаг. Дандаа ийм бидний хүсээгүй, хэрэггүй хэлбэр рүү шилжиж идэг гэсэн үг. За тэгвэл энергийн ашигтай тэр хэлбэрийг нь урагшаа хөдөлж байгаа хэлбэрийг нь анх тэр бензинаас гарч ирсэн дулааны энергид хуваагаад 100% хуваах юм бол энийг бүгдээр ашигтуулын коэффициент гэж хэлэх нь ойролцоогоор машины хувьд 26%. Харин ашигтуулын коэффициентийг ашигтай ажлыг нийт энергид хуваагаад 100 үржүүлэхээс гадна ашигтай чадлыг бас нийт чадалд нь хуваагаад 100% үржүүлсэнтэй тэнцдэг. Ашигтуулын коэффициентийг А цэг, Ү цэг, К гэж бас тэмдэглэж болно. Эсвэл eta үсгээр тэмдэглэж болно. Eta ийм үсэг гэсэн үг. Нийт энерги жишээлбэл тэр нийт энерги бүгдээрээ түрүүний ашиг дулааны энерги, нөгөөх нь хөдөлгөөний энерги, кинетик энерги ингээд 100% үржүүлсэнтэй тэнцдэг байна. Энэ хоёрын ялгар нь ашиггүй юм зарцуулагдсан ингээд бүгдээрээ бодчихож болох нь. За 9 дугаар жишээ бүгдээрээ хий. Цахилгаан хөдөлгүүртэй өргөх чөмөр 50 кг маст ачааг 5 м өндөр гаргахад 4 секунд өнгөрсөн байна. Энэ хараа 50 кг маст ачаа байгаа юм байна. Түүнийг 5 м өндөрт гаргасан байна гэдээ ойлгочих бүгдээрээ. Тэгвэл түүний потенциал энерги буюу хүндийн хүчний эсрэг хийсэн нэг ажил байх нэ. Потенциал энергийг бид нар ихсгэсэн байна. Энэ ингээд 50 хааш өндөрт гарсан. Тэр ажил нь mg хааш. 50 кг үржих нь g 10 үржих нь 5 м өндөрт гаргасан. 50-ыг үржих нь 50 25 тэг 2500 joule. 2500 joule ажил хийгдсэн байна. Энэ 2500 joule ажил нь 4 секунд хугацаанд хийгдсэн бол түүний чадал нь юу болох вэ гэвэл ажлыг хуваах нь хугацаа буюу энэ дээрээс 2500 хуваах нь 4 тэнцүү. За хэд гарах вэ? 424 100 625 ватт гарах нь. Хөдөлгүүрийн чадлыг ваттаар морины хүчээр илэрхийлээрэй гэсэн. Нэг морины хүч имхэ гэж 746 ватттай зэнтжсэн байхаа. Энэ дээрээс бүгдээр будаа идэв. 746 тийм байна. Нэг имхэ 746 ватттай зэнтжсэн болвол 625 ватт нь хэдэн имхэ вэ? Энэ хоёрыг үржүүлээд хооронд нь хуваачи. 625 ватт нэг имхэ хуваах нь 746 ватт. Ваттууд нь хоорондоо хураагдаад имхэ цаана үлдсэн. За тооны маш ашиглая.
Ойролцоогоор тэг 84 морины хүчтэй тэнцвэрнэ. Хөдөлгүүрийг ажилуулах шаардлагатай чадвал 1000 Вт бол уг хөдөлгүүрийн ашиг түүлийн коэффициентийг олоо. Окей. 625-аар бид нар ажил хийсэн. Гэтэл 1000-ыг бид нар өгсөн хөдөлгүүрт. 625 нь ашигтай ажил байлаа. 1000-ыг гэхдээ анханасаа өгсөн. Энэ хоёрын хоорондоо тэр зөрүү ашиггүй юм зарцуулагчсан. Ингээд 100% үржүүлээд этагаар тэр тэмдэглэжээ. Эсвэл AUK ч гэсэн жишээ AUK тэнцүү. AUK тэнцүү 625 тэг 625 100-аар үржүүл 62.5 гарах. Ингэж бүгдээрээ тооцооллыг хийж болох нэ.